Би хаан болсон. Хамгийн хүчрэхэг хаан байсан гэж нэгэн хаан хэлснээр аним маань эхэлдэг. Гинт хүүхдээ ойлгох чимээ сонсогдоод тэгээд урд байсан гар уулцсандаа таатай байна Артур гээл хэлдэв. Манай хүн дотроо энэ хоёр миний аав ээж гээд ах юм. Тэгэхээр би дөнгөж төрсөн юм бах та гээл. Тэгээд Артур маань унгаж мунгаал хүснээрээ би хөдлөж чадахгүй болохоор өстой шорон шиг санагдчихээн нэтэр гээл. Тэгсэн нэг өдөр аав нь зүгээр урд байсан нэг буулч чулууг ганц цохиол хагалцдیں۔ Дээрээс нь чулуу унаал. Ээж нь өвдсөн байх та гээл чидээ уужир имчилчдیں۔ Тэгэл Артур гайхаал толгойд нь энэ ертөнцид миний мэдхгүй хүч оршин байдгийг ингээ мэдээж авдаг хгүй юу. Артурын аав гахаа алснаа гаран дах цус мусаа харж ийснэ. Оо яана дараа нь тэрий даа гэд хэлсэн чинь Артур ингээ боддیں۔ Энд энгийн хүмүүс ч гэсэн зэвсгэлсэн байдгийм байна. Хурдхан хүчтэй болохгүй нэ гэл тэгдэв. Мань хүн нууцаар ном уншиж мушаал. Тэрэн дээр нь одоо нар болон эльф тэгээ хүн төрлөختний хаант улс байдгийг одоо ингээ гарч мараал заяа. Тэгэд иж эдийн ном уншдیں۔ Энэ ертөнцид мана гэдэг хүч байдгийг тэгээ мэдэж авдаг заяа. Тэгээ тэр манагийн ашиглахын тулд хоёр арга байдаг. Нэмэгдүүлэх болон шившлэг. Мана цөм гэж байдсан байна л та. Тэрийг нь ер нь бол одоо өсвөр насн дээр нь сэргэж шийдтэн бол тийм ээ. Артур өмнөх амьдралтаа ки гэдэг мана цөмтэй төстэй зүйл ашигладаг байсан юм байна л та. Тэгээд өмнөх амьдралынхаа мэдлэгийг ашиглаад яг нэг зүйл болох гэж байсан чинь ээж нь гарч ирж хамаагийн бүснүүлчээс жоохон байж байгаад ээж гинт нэг юм мэдэрдэг байхгүй юу? Гэдгсэн чинь манай хүн яг үндэ баацсан байдیں۔ Өмдөндөө баацсан байдیں۔ Оо яахааргүй бааччээ гэж ээж нь хэлдэг. Төрөөд 2 жил өнгөрсөн чи ээж аав нь Артурын инээж байгааг ерөөсөө харж байгаагүй. Байж та гээл юу болоод наа гэсэн чи аав нь зүгээр Артур зүгээр сэлэн бариулаад байж идэг шүү. Ээж нь уурлаад хөл дөнгөж орж байгаа хүүхдэд сэлэн бариуллаа тэргээл химх загнандаа аав. Дараа нь Артур хүн төрлөختний улсад ээжтэйгээ ирэл амар жаргалтай. Аргагүй шүү дээ. Зэвсэгнүүд, шин төрлийн материалууд ид шид энтер гээл. Маргааш нь Артур дахиад ном унших гэтэл ээж нь өдрийн унтлагын цаг гээд авч явах гэж идэв. Тэгсэн чинь манай хүн зүгээр ширэкийн муурны нүд гаргаал ээжийг аргалчихдээ. Артур дахиад бурхан шиг залбирч мэлбэраал заяа. Тэгжээс чи байшин гинт хэлбэрчдیں۔ Юу вэ гээл ээж аав нь миний хүүхэд Артур гээл гэрлүүгээ амар ингээл орсон чинь манай хүн зүгээр ингээд тэ баг гэгэрсэн бурхан шиг ингээд нисээд байж идэг заяа. Тэгэл амар супермений мултаар буугаал амар бадрангуй заяа. Тэгэл байжсэн чи гинт дээрээс мод ундаг хгүй юу. Тэгсэн чи ингээл манай хүн дотроо бодоол ийм хурдан гэж юу? Ийм хурдан ингээл би өгөх юм гэж юу гээл тэгсэн чи аав ингээл амар хурдан ингээл орж ирэл модын ингээл хаагаал. Тэгсэн чи ээж нь хүүхдээ барьж аваал. Тэгэл тэрэл уйлдаг хгүй юу. Уйлал. Артур угаасаа яг өмнөх амьдралтаа эцэг ихийн хайр бол аавч өсөөгүй. Тэ. Тэгээд өөрөө тэг уйлчихдээ. Эцэг их хайр ийм юм байд юм байна гэдээ уйлдаг хгүй. Тэ. Тэгэл ихний ангид ер нь дуусчихдээ юм дөө. Тэ. Энэ ер нь миний ихний бичлэг болохоор жоохон алдаа дутагдaltaж жоохон ихэж магадгүй. Тэ. Тэгээд та нар одоо шөөмжилж болно. Одоо юу дутагдaltaй байна гэх юм уу та одоо тэгээд хэлж болно. Би яг анх удаа хийж байгаа болохоор жоохон сандралтай байгаа шүү. Тэгээд дараачийн одоо ангиудын энэ нэгдүгээр анги баггүй юу. Тэгээд зөвхөн нэгдүгээр ангийн би ярьж өгсөн. Тэгээд та нарт таалагдвал би үлдсэн 11 ангийн би бүгднгийн яриад өгнө. Энэ аним шинэ аним болохоор одоо ингээд 12 дугаар анги нь одоохондоо гарааг байгаа. Тэгээ одоо яг 11 ангитай тэгээ би эхнийх нь ангийн ярьж өгч байгаа шүү. Тэгээд та нарт таалагдвал би үлдсэн бүх ангийн ярьж өгнө. Тэгээд лайк болон subscribe дараарай. Намайг дэмжээрэй. Баярлалаа.